Sinister Mark гэж хэмээн. Ердөө эдгэнсэхгүй энэхүү бичлэгийг үзээрэй. Invisible ертөнцийн хамгийн аюултай Mark Grayson-ы нэг болох Sinister Mark. Тэрээр 2009 онд Invisible Issue 58-д анх cameo бодлоор харагддаг ба Issue 60 дээр The Invisible War event дээр гарч ирсэн. Анимашн цувралын хувьд 2 дугаар бүлгийн 7 дугаар анги дээр үзэгч нарт танилцуулагдсан. Зан төлөвийн хувьд Харгис, энэрх сэтгэлгүй садист нэгэн ба өөрийн ертөнцийн Nolan Grayson буюу Omni-ийг аавыгаа өнгөрсөн гэдэг. Хүч чадлын хувьд үндсэн ультрамайтийн хүч чадалтай буюу супер хүчтэй, хурдан, тэсвэртэй болон нисэх чадвартай ба маш их тулааны туршлагатай нь түүнийг бусад маркуудаас илүү аюултай галз өдөр болгодог. Тэрээр амьд үлдэхийн тулд юу ч хамаагүй хийдэг нэгэн бөгөөд Angstrom Levy цөлийн хэмжээс рүү Маркийн олон вариантуудтай хамт түүнийг илгээдэг ба Angstrom Levy энэ үйл явдлын дараа Issue 104 дээр үндсэн ертөнцийн Маркийн гэрлүү дайрч Маркийг өөрийн шилжүүлэх чадвараар цөлийн ертөнц рүү шилжүүлэхэд цуг байсан бүх маркуудыг эдсэн байдаг ба үндсэн ертөнцийн марк болон мохог марктай зэрэг толдож тэрээр ялгалдаг. Ингэж түүний төгс дуусдаг.